За 1 сая болгоо нэмэгдүүлэхэд ер нь ямар тооцооллуудыг хийсэн бэ? За мэдээж бас өмнөх өсгөж байсан хэмжээтэй харьцуулаад харахад бол хамгийн өндөр хувийн өсөлт бас болсноо харагдаж байна. Тэгэхээр хөдөлмөрийн доод хэмжээг тогтоодог ерхэд ухуудын тодорхой зохицуулалттай. За энэ нь болохоор эдийн засгийн 5 хүчин зүйлийг үндэслэж хөдөлмөрийн хөгжлийн уран үндэсний орооноос ажилтан ажиллуулгач төрөгсөн 3 одоо субъектны зөвшөөрлөлийн үднэс тогтоодог тийм хуультай байна. За тэгээд ер нь одоо яг энэ жилийн хувьдлаараа 2 жилд нэг удаа тогтоодог жил нэгдүгээр таарч байна. Хоёрдугаар тэгээд өнгөрсөн жил болоод энэ жилийн инфляцийн түвшний өөрчлөлт, дотоодын нөхцөлийн өсөлтийн хувь хэмжээ, за нэг хүнд ногдох хөдөлмөрийн бүтээмж, за бүрэн тэтгэврийн доод хэмжээ, амжиргааны баталгаажих доод түвшин гэсэн эдийн засгийн 5 үзүүлэлтийг тоосч үзүүлэлтээр тогтоож байгаа. Тэгэхдээ ер нь яг энэ цалин гэдэг зүйл байна өөрөө яг юу вэ? Нэг талаасаа бол энэ эдийн засгийн үзүүлэлт байдаг. Нөгөө талаас яг нийгмийн буюу одоо нийгмийн нэлээд голлох хүрэхтэй зүйл. Энэ маань болохоор ажилтан хүний амьдралын наацхан хэрэгцээг бүрэн хангадаг байх шаардлагатай. Тэгээ ер нь өнгөрсөн жил болоод энэ жилийн тухай талаар инфляцийн түвшин одоо шууд өнгөрсөн жил хэд 9%, одоогийн байдлаар 13%. Ингээ бодоход яг инфляцийн түвшин 1 жил хагасны хугацаанд л хэд чинь одоо бараг 20 гаруй хувьтай байна шүү дээ. Тэгэхээр дотоод энэ өдрөөсөө одоо хэмжээний өсөлт байна 26.3% гэдэг маань энэ оныг дуслах хэмжээгээр одоо ингээ тоотоо үзэсгэлээр яг бодит цалингийн хэмжээгээр бол энэ яг өссөн байж болж чадахгүй. Энэ бол одоо яаж юм гэхээр инфляцийн түвшинтэй уялдуулаад цалингийн худалдаах чадварыг хамгаалсан гэж бараг хэлчих болно. За тэгэхээр хөтөлбөрийн хөлсний доод хэмжээг бас сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн хувьд энэ бол маш том хэмжээний зөрүү гарахаараа гэж бол харагдаж байна. Тэр энэ дээр бол үйл төвчний эвлэлийн холбооноос бас ямар байр суурьтай байгаа вэ? Тэгэхээр ер нь одоо бид чинь нийгмийн даатгалын сан нөгөөтэйгөр болохоор яг нийгмийн хамгааллын тогтолцоонд хамрагдаж байгаа иргэдийн нэлээд голлох хэсэг нь л сайн дураар нийгмийн даатгал хэлж байна л да. Эдгээр улсуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг өсгөж байгаа нэг талдаа энэ ажилтнуудын асуудал сөргөөр нөлөөлж байгаа юм шиг мөртлөө нөгөө талдаа тэтгэврийн дадлын санд орж ирж байгаа сангийн орлогыг нэмэгдүүлэх нөгөөтэйгөр нөгөө улсууд чинь төлж байгаа шимтгэлийнхаа хувь хэмжээгээр одоо тэтгэврийн насан туршийн дарамттай толгон шүү дээ. Тэр үднээсээ бодоход бол энэ яг л эрг болон сөрөг аль нь л өргөдлөөртэй гэж байна. За ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь зардал үүсэх, за мэдээж бас бараа бүтээгт хөгжилгээний үн өсөх бол эрсдэл дагуулж байгаа гэсэн байр суурьтай байна. Тэгэхээр гурван талт хэлцээрийн хүрээнд энэ асуудлыг бас юу гэж авч үзсэн бол? Ер нь цалингийн одоо шууд эдийн засгт одоо эзэлж байгаа дүн хувь хэмжээгээр ингээд тоотож үздэг бол Монгол улсын нийт дотоодын эзлэх цалингийн зардал хувь хэмжээ 29 сарын 5% байгаа шүү дээ. 29 сарын 5% гэдэг бол одоо энэ улсын орны хэмжээнд нийт бүтээгдэж байгаа бүтээн хэмжээс ажилтнанд хуваарлаж байгаа л хувь. Энэ ижил төстэй манайхтай ижил төстэй улс орны харьцуулбал энэ бараг 2 дахин бага байгаа. Одоо шууд Казахстан гэдэг чинь одоо 45% таа байна. Хятад бол 55% таа байна. Зүүн Европын улс орнууд хэд бол одоо бараг нэг 40-50% таа байгаа. Тэгэхээр ер нь яг энэ улс орны нийгэм төр бүтээгдэж байгаа баялагийг нийгэмдэр хамгийн одоо хүртээмжтэйгээр хуваарлаж байгаа эдийн засгийн механизм болох цалин дэслэх хувь дүн хэмжээгээр бид бол нэмэгдүүлээс өөр арга байхгүй. Ингэж одоо шууд одоо юу гэдэг энэ улс орны хэмжээнд одоо нийгмийн тэгш бус байдлыг бууруулах одоо гол эрэг үзүүлэлтэй л гэж харж болох юм да. За төр хувийн хвшлийн хөдөлмөрийн бүтээмжийн зөрүүдээр үйл төвчний эвлэлийн холбооноос ямар байр суурьтай байгаа вэ? Хөдөлмөрийн бүтээмжээ бид хэрхэн яаж хэмжиж байгаа вэ гэдгээс хамаарх байх та. За нийгмийн салбаруудад бүтээмжээ тооцоолол жоохон хүндрэлтэй байдаг тийм ээ. Одоо шууд эрүүл мэндийн салбараа тэгээд нэг эмчхэн одоо хичнээн одоо хүнд үйлчлэг үзүүлж байгаа үед хэмжиж бас болох юм. Гэхдээ яг тоон дүнгээр хэмжиж бол энэ хүндрэлтэй. Материалын өдрөдөө салбар дээр бол одоо бид нэг хүнд ногдох дотоодын нөхцөлийн хэмжээгээр л одоо хэмжиж штэ. Гэхдээ ер нь бүтээмжт ногдох цалингийн эзлэх хувь хэмжээ гэдэг чинь өөрөө том дүнгээрээ миний яриаддаг сая 29 сарны 5% таа байгаад байгаа. Тэгэхээр бид бүтээмжийг нэг талаас нь нэмэгдүүлэх хэвээр нөгөө талаас бүтээмж дэвшлэх цалингийн хувь хэмжээгээ бид нэмэгдүүлж иж гэмээр энэ нийгэмдэр бүтээгдэж байгаа байлаг чинь илүү шудрах хүртээмжтэй хуваарлагдах боломжтой гэдгийг бид бол ойлгох хэрэгтэй. Тэгээд ер нь яг эдийн засгч нар хэлдэг шүү дээ. Бүтээмж өссөг байх цалин өсөх нь буруу гэж яриад байдаг. Гэтэл бүтээмж дэвсэлж байгаа цалингийн зардлын хувь хэмжээ чинь бус улс орнуудаас 2 дахин бага байхад энэний өсөлт нь бүтээмж өсөлтөөс давж өсөж иж энэ илүү шудраг гэдэг рүү ойртох боломжтой гэж харж байна. За нийгмийн даатгалын хууль бүхэлдээ биш за хэсэгчлэн шинжилсэн ба. Тэгэхээр урт хугацаанд нас аваад үзэх юм бол энэ хүү реформыг бол цаашдаа хийх тал дээр за үйл төвчний эвлэлийн холбооноос засгийн газартаас ямар шахалт үзүүлж ажиллах хэрэглэж байна вэ? Нийгмийн даатгалын эрхийн хуулийг засгийн газраас өргөн барьж байгаа үед Монголын үйл төвчний эвлэлийн холбоо эсрүүцсэн байр суурь илэрхийлжсэн та бүхэн анзаарсан бол яг энэ дээр бидний дэмжижсэн нэлээд голлох одоо реформ шинжилгээтэй өөрчлөлт бол сайн эрэг өнөдөл байна. Тухайн үед бид нар яг юу эсрүүцчихсэн бэ гэхээр хөдөлмөрийн хүнд нөхцөл ажиллаж байгаа ажилтнуудын нийгмийн одоо тэтгэврт гарах тусгай зохицуултыг байхгүй болгохтой холбоотой хэд хэдэн одоо өөрчлөлтүүд орж ирсэн. Энийг бол одоо бид нар эсрүүцсэн. Тэр хүрээндээ ч гэсэндээ засгийн газартаа тодорхой зөвшөөрлөл хийцний үндсэн дээр нэлээд одоо бидний тавьсан 9
3 одоо саналаас 7 саналыг хуулинд бол бид тусгуулж чадсан. Энэ утгаараа одоо батлагдчихад байгаа энэ хуулинд бол нэлээд олон янзын эерэг өөрчлөлтүүд бол бид нар гарсан гэж харж байгаа. Хамгийн гол нь одоо гол тогтолцооны шин чанартай реформ өөрчлөлт чинь дэсөө суур дэвтэр гэдэг зүйл шинэ дэвтрийн тогтолцоо бий болж ирж байна. Энэ маань болохоор ажилтан хүний нийгмийн бодлогыг сайжруулахад эргээр нөлөөлнө л гэж бид нар бол харж байгаа. Одоо ер нь яг хууль тогтоомжтой холбоотойгоор нэгэн бодлол эрхийг бол энэ намар бол одоо бид нар энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн тухай хуулийн дээр бол нэлээд голж ажиллаар байна да. За оны үлцэн хугацаанд нь эдийн засгийн нөхцөл байдал за хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 сая руу нэмэгдсэн байгаатай зэрэгцээд ер нь бизнесүүдэд яг ямар шуухан бас нөлөө үзүүлнэ гэж харж байгаа бол за ялангуяа одоо инфляц бол нэлээдгүй дээд түвшинд бол хурж ичимдсэн за Монгол банкнаас хатуу мөнгөний бодлоос бирж шүү дээ. Тийм байсан. Монгол банк одоо мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлж байна. Нэг талаас нөгөө талаас яг энэ чинь эдийн засгийг одоо жоохон өсөлтийг хязгаарлаж орж ирдэж байгаа. Нөгөө талаас цалин өсний бодлого одоо нэг нэмэгдээд ороод ирэхлээр энэ чинь одоо зах зээл дэргэлдэж байгаа мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдэж орж ирнэ гэсэн үг. Эрэлт тодорхой хэмжээнд нэмэгдэж орж ирнэ. Инфляц одоо мэдээж одоо маш өндөр байна. Тэгэхээр яг энэ инфляцийг бол цалин өсний гаралтай буюу одоо эрэлт суурилсан гэж хэлэхэд хэцүү. Одоо энэ чинь өөрөө зах зээл дээр одоо нийлүүлэгдэж байгаа үрийн хэрэглээр бараа бүтгэн бензин шатгуус шатхуун те энэний нийлүүлэлт маань өөрөө хомсдолтой байгаас үүдэлтэй инфляц гэж хэлж болно. Нөгөө утгаараа одоо яаж яах вэ гэхээр нэг талаас одоо шууд цалингийн өсөлт маань эрэлтийг нэмэгдүүлж явах хэмжээний тэр нийлүүлэлтийг одоо бид нар хангаад ирэх юм бол яг инфляцийг одоо тодорхой төвшөнд бол байж болох байх гэж найдаж байна. Гэхдээ мэдээж энэ одоо олон улсын хэмжээний төгсөл байдал хэрхэн яаж ирэхийг бол одоо бид нар таамаглахад бас маш шүндрэлтэй байх шиг байна шүү дээ, тийм ээ. За мэдээж бас одоо хөдөлмөрийн усны доод хэмжээг 1 сая болгоод нэмэгдүүлсэн байгаа. Гэхдээ олон улсын бас эдийн засгийн нөхцөл байдлыг харах юм бол за урт хугацаанд энэ геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор бол эдийн засгийн инфляцийн дарамт бол нэмэгдээд явж магадгүй гэдэг эрсдлийг бол олон улсын төв банкнууд бол хийсээр байгаа. Тэгэхээр магадгүй гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй байх тохиолдолд за энэ хөдөлмөрийн усны доод хэмжээг 1 саяас цаашдаа үйлдвэрчний хөгжлийн холбооноос бас илүү үе шаттайгаар нэмэгдүүлэх тал дээр бас ямар төлөвлөлт хийж ажиллах бол ер нь яг одоо хуулиараа яг энэ одоо нэмэгдүүлсэн хэмжээ маань эх орны 1 сарын 1-ээс мөрдөгдөн 2 жилийн хугацаанд одоо яг энэ доктортой үргэлж таарна. Энэ бол доктортой байна. Яг эдийн засгийн бусад салбарууд дээр одоо хэрэгжиж байгаа хөдөлмөрийн тухай хуулийн тогтоомжинд байгаа салбар болгон дээр цалингийн хэлэлцээрүүд дээр ерөнхийдөө цалингийн суурь хэмжээг тодорхой явдаг. Тухайлбал уул уурхайн салбар гэхэд одоо шил Монгол Улсын өдрөөс доод хэмжээнээс 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тухайн салбарын өдрөөс доод хэмжээ тогтоогоод салбарын хэлэлцээрийг тэгшэдэж авдаг гэсэн үг. Тэгэхээр энэ хөдөлмөрөөс доод хэмжээний өөрчлөлт маань талаараа эдийн засгийн нэлээд олон салбаруудад бол өөрчлөлт орхон бол дамжиггүй. Тэгэхдээ яг энэ маань одоо шууд одоо тийм Монгол Улсын зах зээлийн эдийн засгт орон тий шууд бүх хувийн хвшилтээр цалин одоо автоматар нэмэгдэж ин гэж хэлж болохгүй шүү дээ. Яг эндээс нь жишг авч одоо шууд одоо хувийн хвшилтээр аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийнхөө эдийн засгийн нөөц болцоонд тулгуурсан байдлаар цалин өсөндөө систем дээр тодорхой өөрчлөлт хийгдээд явдаг тийм. 5 жилээр тэтгэвэр тооцдог байсныг 10 жил болгосон байгаа. Тэгэхээр энэ дээр ямар байр суурьтай байв? Монголын үйлдвэрчний явдлын холбооны байр суурь бол яг энэ шилжилтийг бол бид нар огцон байж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Яг энэ өөрчлөлт маань болохоор 1-2 жилийн дараанаас тэгээд жилд 1 жилээр өөрчлөгдөж явж байгаа тийм ээ. Яг энэ өөрчлөлтөд одоо эерэг болон сөрөг хоёр янзэл үр дагаврууд байна. Эерэг нь бол яг хөвгөлөөр энэ тэтгэврийг тооцох механизм маань илүү арай жоохон шудраг болж ирнэ. Яагаад гэвэл одоо шууд бид нар бүгдээрээ мэддэг шүү дээ 20 30 жил яг доктортой нийгмийн дадлыг шимтгэлээ төлсөн хүн эсвэл сайн дураараа хамгийн багаар төр төлж ясна хамгийн сүүлд нь 5 жил хамгийн өндөрөөр төлсөн энэ хоёрын чинь тэтгэврийн зүрх ихэд өндөр гарч байна шүү дээ. Энэ маань өөрөө яаж яах вэ гэхээр сан талдаа ч гэсэнтэй алдагталтай ер нь яг нийгэм дээрх шудраг байдлаадаач сөргөөр нөлөөлж байгаа. Энийг асуурал бид нар бол энэ нэмэгдүүлэх нь бол зөв юм байна. Зөв зарчмын үед. Харин сөрөг үр дагавар нь хэд нөлөөлж байгаа вэ гэхээр яг өнөө маргаашгүй бид нар одоо шууд тодорхой тэтгэврт гарах гад цалингаа хүмүүсийн тооцоолдог хэлсэн усуд байдаг шүү дээ. Яг тэтгэврийн насанд төгсөж байгаа. Яг энэ усуудад талаараа магадгүй шийдвэр маань огцом нөлөөлөх эрсдэлтэй. Тэр үүднээс ер нь Монголын үйлдвэрчний явдлын холбооны сая намрын чуулганы хаврын чуулганы сүүл хэсэгт тавьсан нэг шаардлага нь энэ байсан. Энэ шилжилтийг хийхдээ алгуур шилжилтийг хий. Яг энэ дээр одоо сөрөг үр дагаврыг өртөж болцшгүй иргэдийг хамгийн одоо шууд боломжтой хувилбаруудыг олгоо гэдэг байдлаар тавьсан тэр маань ч гэсэнтэй хийлгэж болж чадсан гэж бид харж байгаа. За хөдөлмөрийн бүтээмжтэй холбоотой бас хэд хэдэн чухал байр суурьуудыг бас ер нь эдийн засгийн зүгээс ч гэсэн бас томоохон байгууллагын зүгээс бол илэрхийлсээр байгаа. За мэдээж одоо энэ намраас төсвийн тоцтгол хийх асуудал нэлээдгүй анхаарал татаж орж ирэхээр за магадгүй бас багш нарын цалин нэмэгдэхтэй холбоотойгоор энэ хөө зайлшгүй тоцтгол хийх шаардлага бол үүсэж байгаа. Тэгэхээр та төсвийн тоцтгол дээр хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй холбогдуулаад бас ямар байр суурьтай байгаа вэ? Тэгэхээр боловсрол болоод эрүүл мэндийн нийгмийн хоёр голлох салбарын цалин өсөлтөд холбоотой хилцээр нодлон бид нар байгуулж ирсэн. Ажил аял тэмцэл хөдөлгөөн бэлбшгүүдэл юм болсон. Энэ хүрээнд хилцээрийн хүрээнд боловсролын салбарын цалин одоо энэ оны 1 сарын 1-ээс 50%, тэгээд энэ 11 дугаар сарын 1-ээс 26% өсөхөөр.
Эрүүл мэндийн салбарын цалин барахлаараа 1 сарын 1-ээс 30%, 8 сарын 1-ээс буюу одоо энэ сараас эхлээд оныг дуустал сар болгон 9% цалин нэмэгдэхээр буюу нийтдээ 75, боловсрол нь 76%-аар цалин өсгөх юм хилцээр тэгсэн. Тэгээ яг энэ өсөлтийн хувь хэмжээ бол одоо ер нь бол сая хорчин цагийн дүгнэлт хамгийн өндөр өсөлт байгаа гэж хэлж болно. За яг төсвийн тодтолтой холбоотойгоор одоо ер нь яг Монгол Улсын засгийн газар өнгөрсөн төсөв батлагдж явах үйл явцад яг энэ тодтолоор тодорхой нэмэлт их усрыг татахгүй бол энэ хэмжээний санхүүгийн их усрыг бүрдүүлэх боломжгүй байна гэдгийг бол аль талдаа мэдчихсэн. Тухайн засгийн газар ч гэсэндээ өдөршний эвлүүч гэсэн тухайд яригдчихсэн. Тэгээд яг энэ хүрээнд тодтолын асуудлууд одоо орж иж байна гэж одоо бид нар бол харж байна. Сая хаврын чулуунаар ер нь орох байсан байх гэж төлөвлөж байсан одоо харьцуулалтаа хэмжээг юм шиг байна. За тэгээ одоо хамгийн гол нь талаар эрүүл мэнд төлөө боловсролын салбар дээр нийтдээ бол бидний тооцоолж байгаа нь 760 орчим тэрбум төгрөгийн нэмэлт их усрын шаардлагатай байна шиг байна. Тэгэхээр энэ их усрыг Монгол Улсын засгийн газар одоо улсын хурлд оруулж батлуулах зорилгоор байхгүй. За эх оны төсвийн төсөл дээр одоо бид нар болоод ажиллаж байна. Маргааш бид нар сангийн яамтай эх оны төсөвтэй холбоотой цалин хөлс нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлууд төр хилцүүлэг зохион байгуулна. Энэ дээр одоо ер нь бас биднээс тодорхой мэдээлэлүүд авах хаа л гэж харж байна да. За хөтөлбөрийн усны доод хэмжээг 1 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн байгаа нь за хэдэн хэр хугацаанд за иргэдийн амьдралдаас ямар нөл үзүүлэх бол гэдэг дээр үйлдвэрлэлийн эвлэлийн холбооноос ямар тооцоолж хийсэн байгаа вэ? Хөдөлмөрөөс доод хэмжээ нэмэгдүүлснээр яг улсын төсөв дээрх өөрчлөлтүүд нэг 68 орчим тэрбум төгрөгийн өөрчлөлт орж ирлээ эх оны үед. Яг иргэдийн хувьдлаар энэ л одоо бид нар одоо яг шууд хэлбэл бас хүндрэлтэй. Яг хөдөлмөрөөс доод хэмжээгээр салинжиж байгаа иргэдийн тоо бол яг энэ одоо хөдөлмөрийн зах зээл дээр бол тийм олон биш шүү дээ. Маш цөөхөн. Харин яг энэ маань болохоор яаж байгаа нөхлөөр хамгийн энгийн ямар нэгэн одоо нарийн мэрэгжил ур чадвар шаардахгүй тийм ажил дээр байгаа цалингийн одоо минимум хэмжээ шүү дээ. Яг энээсээ дараалуулаад явах хөвгөлөөр цалингийн шатлал хэрвээ өөрчлөгдвөл эдийн засгт бол яг энэ бол одоо цалин усны одоо хувь хэмжээг харьцангуй нэлээ нэмэгдүүлэх байх гэж төсөөлж байна. Тэгээ хамгийн гол нь мэдээж ойлгомжтой бид нар инфляцийн түвшин тодорхой түвшинд барих хэрэгтэй. Ингэхгүй бол яг энэ цалингийн өсөлт гэж хэлхээсээ илүүтэйгээр ер нь бол цалингийн худалдаа авах чадварыг хамгаалж байгаа л нэг юм үйл явц болсон гэж бид нар дүгнэх хэрэгтэй дээ ер нь бол. Тэгэхээр бас дөнгөж танилцуулсан статистик мэдээлэл буюу за нэг ажиллагчид ногдод дотоодын нийт бүтээгдэхүүний дата үзүүлэлтийг ер нь яг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад харахад хэр бодтой гэж ерөнхийдөө таны зүгээс дүгнж харж байна. Яг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ч одоо нэг 7,000 гаруй доллар болчихсон байх шиг байна тийм. Энэ маань бол одоо харьцангуй одоо эдийн засгийн идэвхжил өсөлт бол сайн байгааг л харуулж байгаа. За энийг бол одоо мэдээж үндэсний статистикийн оронд ийм буруу зураг гаргахгүй байх гэж найдаж байна. Хамгийн гол нь яг үйлдвэрчний хэвлэл талаас яг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэдгээсээ илүүгээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эслэх цалин хөлс нийгмийн хамгааллын зардалын хувь хэмжээний өөрчлөлт бол бидний хувьд илүү чухал байгааддаг. Энэ маань өөрөө яаж яах вэ гэхээр бүтээмж цалин хөлс нийгмийн хамгааллын зардалын харьцангуй тэнцвэртэй доктортой байдлыг хэрхэн яаж хангаж байна гэдгийг эндээс л харагдана л да. Яг энэ хувь хэмжээ бол одоо үндэсний статистикийн орооны гаргасан мэдээлэлээр бол сүүлийн 3-аас 4 жилийн хугацаанд бол бараг хөдөлсөнгүй шүү дээ. 29.5%. За энэ жилийн оны төгсгөлөөр одоо гүйцэтгэлээр яаж гарахыг бол хадаа харж байна. Харьцангуй одоо 30-аас дээш гарах байх гэж найдаж байна. Тэгээд ер нь яг манайхтай ижил төстэй эдийн засгийн одоо загвартай харьцангуй манайхтай жоохон ойролцоодоо тийм Зүүн Европын улс орнууд, Төв Азийн орнууд ч юм уу те энэ улс орнуудтай харьцуулбал манай энэ одоо ногдох харьцуулсан хувь хэмжээ бол одоо харьцангуй бараг л 2 дахин доогуур байгаа. Энийг бол бид нар бол тасралтгүй өсгөх бодлогыг бол одоо үеийн засгийн газар бол барих ёстой гэж бид нар бол үздэг. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэл цаашдаа үйлдвэрчний эвлэлийн холбооноос бас ямар бодлогоор дэмжих чиглэл дээр төвлөрнө гэж бодож байгаа. За ялангуяа одоо компаниудын хувьд бол хүний нөөцийн бодлого болон за ажиллах хүчний дутагдал бол нэлээдгүй байгаа даа гэдэг ийм асуудлыг нийлээд ярьдаг. Хөдөлмөрийн бүтээмжийг одоо бид нар өсгөхтэй холбоотой мэдээж одоо аж ахуйн байгууллагын төвшөнд одоо хөдөлмөр зохион байгуулалтыг илүү оновчтой болгосон маар хийгддэг. Ер нь макро эдийн засгийн төвшөндөө болохоор яг энэ эдийн засгийн загвар маань өөрөө зүг байна уу гэдэг дээр бид нар анхаарах хэрэгтэй шүү дээ. Хүссэн ч өссөгүй ч өнөөгийн одоо манай Монгол Улсын эдийн засаг чинь өөрөө тэр чигээр уулуурхайн одоо хамааралтай тийм эдийн засаг байгаад. Энэ одоо хөдөлмөрийн бүтээмжийн хэмжлэлээр банк санхүү болон уулуурхай дээр хөдөлмөрийн бүтээмж хамгийн өндөр гэж гардаг шүү дээ. Харьцангуй үйлчлэгээний болоод нийгмийн салбаруудын бүтээмжийг бол бага гэж тооцоод байдаг. Тэгэхдээ би өмнө хэлсэн бүтээмжийг бид нэр өөрсдөө хөдөлмөрийн бүтээмжийг ялангуяа хэрхэн яаж хэмжих вэ гэдэг дээр бид нар бол ойлголтоо нэгтгэх хэрэгтэй. Ер нь хөдөлмөр нийгмийн түвшний 3 талд одоо улсын хилцээрийн дагуу бид нар Монгол Улсын засгийн газартай нэг
одоо зүйл дээр тохиролцсон байгаа. Тэр нь одоо юу вэ гэхээр үндэсний хэмжээнд бүтээмж цалин үүсний мастер төлөвлөгөө гэдэг зүйлээр бид нар батлая. Цалингийн бодлогоо болохоор бүтээмжийнхээ бодлоготой уйж авч явъя гэдэг дээр бол одоо санал нэгдээд байгаа. Азийн бүтээмжийн төв болоод одоо Монгол Улсын засгийн газраас ч гэсэнтэй бас тодорхой төслүүд хэрэгжиж явж байгаа шүү дээ. Бүтээмжийн мастер төлөвлөгөөг үндэсний хэмжээнд батлая гэдэг. Яг энэ хүрээндээ бол цалингийн бодлого хоёрын хооронд нь бол уялдуулан авч явах хэрэгтэй. Тэгээд нэг юмыг бид нар бас ойлгох хэрэгтэй. Бүтээмж өсөж байгаа, бүтээмжид нөлөөлж байгаа одоо гол хүчин зүйлүүд нь яг юу юм бэ гэдэг нь бол эдийн засгийн салбар болгон дээр бол өөр байдаг шүү дээ. Зарим салбар талаар магадгүй цалингийн өсөлт маань өөрөө эн чинь бүтээмжийн өсөлтөд эргээр нөлөөлж байгаа шүү дээ. Тийм тохиолдол бас байдаг. Тэрийг бол одоо бид нар хараад заавч үзэх хэрэгтэй гэж бодож байна.